Тэгээд энэ эцэг эхчүүдтэй хамгийн анхаарах юм гэх юм бол дэлгэцэн хэрэглээ маш их байна. Бид нэр хүүхдүүдээ өөрөөсөө холдуулаад за энэ жоохон ингээ хараад суучих. За үзээ суучих гэл ингээл дэлгэцэн хэрэглээ бид нэр өөрсдөө ч анзаараагүй жоохон үзүүлсэн л гээд байгаа мөртлөө өдөрт олон давтамжтай жоохон үзүүлээд тахлаар тэр нийлээд хідэн цаг болох уу гэдгээ бас анзаарах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Нөө сүүл үеийн нөө Кокомела эднэр хийж хүүхдүүд энийг л үзчихэр зүгээр болчихдээ юм. Одоо яг энд ирээл үзүүлэх гээл сууж хат хүүхд нь уйлал эхлэнгөт утас үзүүлчихэд хажуугаар нь үзүүлж байгаа байхгүй. Тэгэхгүй л бол нөө хүүхд нь уйлал тайвширахгүй байгаа. Утсаа үзчихэрээ чимээгүй сууж байгаа үзүүлчихнэ гэх жишээ нэ. Бид нэр ер нь сүүл үед дандаа л тийм хүүхдэд аргацаадаг болсон байна. Тэгээд нөгөө чихэрлэг юмнуудыг маш их өгдөг болсон байна. Чихэрлэг юмнуудаа өгөөд байнгын сок мок тийм ээ сок байнгын ундаа жуус тэднэрийг явуулахаар нөгөө хит хөдөлгөөний эмгэгүүч улам ихсээд ирж гин гэсэн. Тэднэрийг л анзаарах шаардлагатай байна гэсэн.